24 буюу 25 онд тоглосон үзүүлбэрүүд болсон төсвөр ягаад гэхээр дэлхийн цирк Монгол тоглолтод оролцож байгаа жүжигчид маань бүгд олон улсын А зэрэглэлийн тэмцээн, Б зэрэглэлийн тэмцээнээс алт мөнгө хүрэл медаль авсан ийм номерууд байж байгаа. Мөн дээрээс нь санаж байгаа бол өнгөрсөн жил дэлхий дээр цорын ганц одоо сургуультай баавгаанууд буюу машин ундаг, мотоцикл ундаг, дугуй ундаг ийм сургуультай баавгаанууд авчирсан. Жил болгон бид нэр ялангуяа энэ сургуультай амттын үзүүлбэрийг үзэгчдэд цоошноор бэлэг болгож авчирдаг. Ягаад гэхээр Монголд зоопарк байхгүй. Дээрээс нь энэ одоо ховор төрлийн Аратан аймтад зоопаркд байснаас илүү ямар одоо тухайн амтны сургагчтайгаа хамтарч ийм одоо циркийн хүн түнд элементүүдийг хийдгийг Монголынхаа үзэгчдэд одоо бэлэг болох үүднээс жил болгон сургуультай амттынхаа үзүүлбэрийг өөрчилж ингэж авчирж байгаа. Дээрээс нь олон улсын А зэрэглэлийн тэмцээн буюу спортоор бол олимпийн наадамтай зүйрлж болохоор циркийн цорын ганц тэмцээн байдаг. Энэ тэмцээнээс шагнал авсан номер ихэд манай энэ удаагийн тоглолтод 5 номер байна. Ингээд бодглохлоор тоглолтын чанар дээрээс нь онцлог үзэгчд маань ойлгогдож байгаа. Мөн дээрээс нь зохион байгуулагчдын зүгээс бас жил болгон бид нэгэн зүйлийг давтаж мэдээлэл өгдөг. Тэр нь юу гэхээр дэлхийн цирк Монголд нэртэй боловч дотор нь орж байгаа үзүүлбэрүүд маань бол 100% өөр байдаг. Тэгээд энэ удаагийн тоглолт маань бас хамгийн том онцлог давуу тал нь юу гэхээр циркийн тоглолт маань болж байна. Ягаад гэхээр өмнөх жилүүдэд степ аренад болдог байсан яарамгийн бүгдрэл дээрээс нь бас үзэгчд маань бас хитрхи хол харагддаг байна гэсэн бол одоо ингээд та бид нар бүгдээрээ ингээд эргэн тойрноо ингээд харж байна. Одоо хол ойр гэсэн юу байхгүй. Циркийн суудал, циркийн менежмент өөрөө тойроод ингээд байгаа учраас үзэгчдийн тав тухтай байдал дээрээс нь циркийн нэг агаарын тоног төхөөрөмжийг одоо 100% байрлуулах ийм боломж болцоо бас хангалттай байгаа учраас хүссэн тоглолтоо бид нэр одоо хасаа циркэд урьж авчих ийм боломж болцоо бид нар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Double Stage компани хасаа циркийн хамт олон 5 жилийн хугацаанд хамтран ажиллалын гэрээ хийсэн. Энэ ажлын хүрээнд маш олон тоглолтуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Эхний тоглолт маань Дэлхийн цирк Монголд 2026. Үзэгчдэд хүргэмээр байгаа мэдээлэл маань юу вэ гэхээр Дэлхийн цирк урд өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод тоглодог байсан бол энэ жилээс орон нутагт буюу Төвийн бүст Дархан хотод Дархан United Arena-д зөвхөн 2 өдөр буюу 5 дугаар сарын 16, 17-ны өдөр тоглохоор бэлтгэл ажил маань ингээ бүрэн хангалтад ингээ явж байгаа. Platz. Okay. Neue Platz. Ja. Ab. Komm mal ran. Ab. Ja. Ab. Ab. Ja.